байцгаана хүүхдүүдээ. Хонгийн сүрэг гэдэг үлгэрийг та нартай багш нь уншиж өгье. Хараацай шууд өвлийг өнгөрүүлэхээр нисэн очдог чиглэг зөөлөн дулаан уур амьсгалтай алсын алс нутагт нэгэн хаан тус байлаа. Холын аймаг улс шүү дээ тийм ээ хүүхдүүдээ. Алсын алс хол газар гэж юм тийм ээ. Тэгээд ямар гинөө зулаан зөөлөн уур амьсгалтай дандаа дулаан байдаг газар ах нь штэ. Манай Монгол чинь ямар илээ? Манай Монгол бол хуурай уур амьсгалтай жилийн 4 улиралтай тийм ээ. За. Хааны ихнэр хин юу гэдэг вүлээ? Зүйтэй хатан гэдэг шүү дээ тийм ээ. Тэгвэл хааны охиныг гүнж, хааны хүүг ханхөө гэж хэлдэг тийм ээ. За, хааны ихнэр 11 хөө, нэг охин төрүүлээд өөд болжээ. Өөд болно гэж юу гэсэн үг вэ? Нас орчихсон биз дээ тийм ээ. Энэ дэлхийд дахиад байхгүй гэсэн үг. Охиныг Элиса гэдэг байв. Хэдийгээр тэд ээжигээ алдсан ч ордондоо аз жаргалтай амьдарцгааж байлаа. Гэтэл хаан дахин гэрэлжээ. Дахин гэрлэнэ гэж яат юм бол? Яг зөв. Ахаад шинээр хүнтэй суухан байна. Энэ хүүхдүүд маань шинэ ээжтэй болсон байна тийм ээ. Хойд ээж нь хүүхдүүдийг үзэн ядаж тэднээс хурдан салахаар шийдсэн байна. Оо яана, муу ээжтэй таарсан байна те. Хүүхдүүдээ ээжүүд үзэн яддаг үлээ. Үгүй шүү дээ. Ээж аав чи хүүхдүүдээ дандаа ядаг үлээ. Хайрлж яадаг. Энэ их муу хойд ээж таарсан байна тийм ээ. Тэгээд Элисаг 15 нас хүртэл нь ядуу тариачинтай амьдруулахаар явууллаа. Харин хаваархийн хан хөвгүүдэд хандан ямар ч дуу хоолойгүй том шууд болоод эндээс холын хол нис гэж хэлээд хорон шидийн хүчээр элвэджээ. Угаасаа алсын алс хослойсэн чинь бүр тэндээс нь холын хол руу хөвгүүдийн юу алгаж явуулчихв? Шувууд алгаад охины нь болохоор ядуу тариачныг амьдруулахаар явуулсан гэж юм те. Гэтэл гүнж маань яадаг вүлээ? Сайхан орд хашинд тансаг сайхан амьдарч байсан болвол ядуу тариачныг амьдрахаар явсан байна тийм ээ. Хан хөвгүүд тэр дороо сүрж авахланд хум болон хувирч холын хол нисэн атлаа. Ийм хүн болоод яасан бэ нөө? Нисээд явцсан биш тэ хан хөвгүүд маань. Ямар гоё сүрлэг том шуу болоод нисээ явчваа тийм ээ. Тэд нисэж явах үедээ Элисагийн амьдарч байгаа тариачны гэрийг олж харжээ. Тэгээд ойртон очоод хүзүүгээ сунгаж далавчаа дэвэн буух гэсэн ч ямар нэгэн далдын хүч тэднийг зогсоож өндрөөс өндөрт нисхэн холын холд одуулваа. Хүслэр нь болоогүй гэж юм тийм ээ хүүхдүүдээ. Юунаас болсон юм бол? Хойд ээжийнх нь хараалаас болсон байна тийм ээ. Хум болж хувирсан хан хөвгүүд далайн эргийг имжин оршинх харанхуй ойд иржээ. Элиса тариачны гэрт 15 нас хүртлээр амьдарч төрсөн өдрөөрөө гэрлүүгээ явхаар болов. Гэтэл хатан хаан түүнийг маш үзэсгэлэнтэй болсныг хараад атаархахдаа нүүрэнд нь хөө, үсэнд нь шавар төрхөв. Элиса харсан хаан аав нь охиноо огтхонч таньсангүй. Яана, багш нь нүүрэндээ хөө түрхээд үсэндээ шавар төрчихвөл та нар намайг таних болов? Ямар ч хэсэн gaах баха те. Ямар өөр болчихвоо гэд аав нь бас тэгсэн биш дээ Элисаг. Сэтгэлээр унаж цөхөрсөн Элиса ойн гүн рүү отлоо. Тэр цэвэр тунгалаг усаар биеэ угааж очих газаргүй учраас ийш тийш тэнүүчлэн ах нартайгаа л уулзах юмсан хэмээн хүсч явлаа. Охин задгаа далаа руу цутгах нэгэн голыг даган явсаар далайн эрэгт иржээ. Далайн давлгааг харж суусан Элиса нар жаргах үед эрэг рүү нисэн ирж буй толгой дээрээ алтан титэмтэй 11 цагаан хонх харлаа. Тэд нисж явахдаа яг л агаарт хөөрж буй цагаан тууцыг харагдаж байлаа. Вау! Үнэхээр үзэсгэлэнтэй шүү дээ хүүхдүүдээ. Агаар дээр байгаа цагаан тууц гэдээ та нар төсөөлөд үзтээ. Ямар гоё харагдаж байна вэ? Нар далайн цагуур орох үед хунгууд газар буун 11 сайхан залуу болон хувирв. Титэмтэй ус учраас энэ яах нь
ханхөөд байсан байна тийм ээ. Миний ах нар байна гэж Элиса дуу алдаад тэднийг нэрээр нь дуудан гуйлаа. Ах нар нь ч дүүгээ танив. Бид далайн цаана нэгэн газар амьдардаг юм. Зөвхөн шөнийн цагаар л бид эргэж хүн болдог. Бас бид өөрийн төрсөн нутагтаа жилд нэг л удаа очих хэрэгтэй. Маргааш тэр өдөр нь гэж ах нар нь хэллээ. Намайг хамт авч яваач гэж Элиса гуйлаа. Ах нар нь ч зөвшөөрч Элиса амархаар хэвтэв. Өглөө охиныг сэртэл хунгийн сүрлэг далавчууд толгой дээвэр нь дэвхэн харагдваа. Хүнгээл нүдээ нээсэн чинь толгой дээр нь яасан бэ? Хунгийн далавч дивжсэн гэж юм тийм ээ. Нүдээ нээгээд эргэн тойрноо хартал охин авраг модны холцсон дээр хөвтөөд тэнгэрийн удамд дүүлж байлаа. Вау! Модны гадуур байдаг зүйлийг юу гэдэг вэ? Холтос гэж хэлдэг тийм ээ. Тэгэхээр холтос маань зарим модноос жоохноор гаддаг бол энэ бол яах нь авраг том. Элиса тэр чигт нь багтаас нь тийм том холтос байсан байх нь штэ. Ах нар нь дүүгийнхаа нойрсож байсан холцсны өнцгнүүдээс амандаа зууж төрсөн нутаг руугаа нисч байв. Өдрийн цагаар ах нар нь агаараар сум шиг хурдан нисч нар жаргах үед нэгэн хадан дээр амархаар суув. Элиса унтахаас өмнө ах нарыг минь эрхчлөөтэй болох арга замыг надад хэлж өгөөч. Зүүдэнд минь харуулаач гэж чин сэтгэлээсээ гуйж байв. За ингээд чин сэтгэлээсээ яасан байна? Гуйсан байж тээ тийм ээ? Арга замыг маань зааж өгөөч гэж. Тэр шөнө охин нэгэн зүүдэллээ. Элиса үүлэн дунд сүндэрлэх нэгэн хааны ордны гадаа нисэн очиход шидэт дагн гэрэл далавчаад ивсээр нисэн ирэв. Дагн Элисад хандан хэрвээ чи зоригтой байж чадвал ах нараа эрхчлөөтэй болгож чадна. Чи ах нартаа бүгдэнд нь халгаагаар цамц хийж өгөх хэрэгтэй. Тэд цамцыг өмсөх үед шид арилж буцаад хүн болно. Гэхдээ сүүлчийн цамцаа хийж дуустал чи хинтээч юу ч ярьж болохгүй шүү. Нэг л үг дуурвал ах нар чинь бүгд өхнө гэж хэлвэ. Тэгж хэлээд Элисагийн гарт халгаа хүргэхэд гарыг нь яг л галаар түлж байгаа мэдрэмж төрж охин зочин сэрлээ. Яна гэж сэрсэн биз дээ тийм ээ? Зүүднээсээ хон хөвгүүд маргааш нь Элисаг авч өдөржин нисэв. Тэд өнөө хүртэл амьдарч байгаа уулархаг нутгийн нэгэн агуун дэргэд хурч ирлээ. Агуун эргэн тойрон дүүрэн халгай ургасан байлаа. Элиса шууд л цамц шүлжиж эхэллээ. Халгаа гарыг нь түлж цэврүүдүүлж байсан ч тэр цамцаа өргөжлүүлэн шүлжсээр байв. Би тэр яадаг үлээ гараа санамсаргүй халуун юм түрхээр амар хорсож цэврүүддэг шиг. Элизагийн гар яасан ах уу? Халгаа түүх болгонд тийм амар яах уу? Хорсоод бас цэврүүдсэн гэж юм тийм ээ. Ах нар нь дүүгээ өрөвдөж хөөрхий дүүгээ шаналж буй харахыг хүсэхгүй байсан ч үнэн сэтгэлээсээ хичээд суугаа Элисаг болиулахыг оролдсонгүй. Тэр өдөр бүр цамц нэхэн суух болвоо. Нэгэн өдөр тэр улсын хаан анхийн агуухан хажуугаар өнгөрч яваад Элисаг олж харжээ. Тэгээд үзэсгэлэн тохинд сэтгэл алдарч гинэ. Сэтгэл алдрах гэж юу гэсэн үг юм бол? Тийм ээ, сэтгэл алдарна гэдэг маань дурлна гэсэн үг тийм ээ. Яасан үзэсгэлэнтэй охин бэ гэж дурлсан байна. Элиса хаантнаас намайг агууд минь үлдээгээч гэж харцаараа гуйлаа. Сая багш нь гуйсан штэ. Намайг агууд минь үлдээгээч тийм ээ. Гэвч охины харцаараа хэлж байгаа санааг ойлгоогүй хаан түүнийг ордондоо авч ирэв. Гэхдээ охиныг нэгсэн цамц халгаануудаа авч явахыг зөвшөөржээ. Элиса өдөр бүр халгаагаа шүлжиж байлаа. Хаан түүний үзэсгэлэн гоод өөрийн ирэхгүй автаж гэрлэхээр шийдэв. Гэтэл яг хормын өмнөх шөнө Элисагийн түүсэн халгаа дуусчихж гинэ. Элиса дахиад халгаа олох хэрэгтэй. Дахиад нэг цамц хийх дутуу байгаа шүү дээ. Химэн сандарч сарны гэрэлд гадагш гарan халгаа ин тэндгүү ургасан оршуулгын газар руу явлаа. Хааны нэг зөвлөх түүнийг хараад тэр шулам юм байна. Тэгээд хаанд ямар нэгэн ичид ашигласан гарцаагүй түүнийг барь гэж
ордны харуулуудад тушаав. Ингээд Элисаг шоронд хорилоо. Хааны зөвлөх маргааш түүнийг цаацлана гэж хэлээд яваад өгөв. Хаан хэдий хэцүү байсан ч Элисаг өршөөх талаар нэг ч үг дуурсангүй. Элиса тэр шөнө гямданд хонлоо. Харуулууд түүнийг нөмөрч унт гэж тохуурхан хэсэг халгай мөн халгаагаар шүлцэн өнөөх цамцуудыг нь шидэн өгчээ. Элиса өмнө нь хизээч ингэж их баярлаж байсангүй. Яагаад баярлсан юм бол? Шорон тонох гэжээж тэгээд бас халгай цамцаа аваад яагаад баярлсан болоо? Яагаад гэвэл хайртай ах нараа аврах боломжоо яасан бэ нөө? Алдаагүй болохоор баярлсан байна тийм ээ. Хэрвээ халгай цамцыг өгөөгүй байсан бол ах нараа аварч чадахгүй амжиж үйлээ цамцаа хийж чадахгүй маргааш яах гэж нөө? Дүүжлүүлэх гэж штэ тийм ээ. Элиса өмнө нь ингэж хизээж их баярлаж байсангүй. Сүүлчийн нэг цамцаа нэхэж дуусгах боломжтой боллоо шүү дээ. Гүнж сүүлчийн цамцаа шүлжиж эхлэв. Маргааш нь үүр цайхын өмнөхөн цонхны дэргэд нэгэн хүн ирсэн байлаа. Тэр хүн хамгийн бага ах нь байж. Хүн Элиса руу ширтэж байснаа нисэн одвоо. Нар мандахад Элисаг гинжээр гинжлэн тэргэнд суулгаад цаазын тавцан руу авч явлаа. Гүнж тэр уйдч сүүлчийн цамцаа шүжид дуусахаар яаран нэгсээр явлаа. Хажуугаар нь өнгөрсөн хүмүүс түүнийг шулам хэмээн зэвүүцэн хашгаарна. Гэтэл яг тэр мөчид 11 хүн далавчаантын охиныг тойроод эргэлдэн нислээ. Түүнийг харсан хүмүүс хаяу биеэ зогсоо те. Хүй энэ чинь шулан биш юм биш үү? Түүнийг ямар ч буруугүй гээд энэ ариун цагаан гэсэн дохой юм биш үү? Гэж шивнэлтвэ. Ял гүйцэтгэгч Элисаг тэрэгнээс татан гаргах тэр үед цамцнуудаа хунгууд руу шидвэ. Хитгэн хормын дотор хунгууд ханхүү болон ховирлаа. Зөвхөн хамгийн бага ах нь нэг далавчтай хിവэр үлджээ. Учир нь сүүлийн цамцны өрөөсөн ханцуг шүлжид дуусаагүй байв. Одоо би ярьж чадна. Би үнэхээр гин буруугүй гэж Элиса чанга дуугаар хэллээ. Ингэж хэлэх үед түүнийг ороосон. Гинж цагаан сарнай болон хувирч дэлбэн газраар нэг тархаж гинэ. Хаан газар тунсан цэцэгнээс нэгийг аваад Элисад өгөн чи одоо надтай гэрлэх үү гэж асуухад Элиса тийм ээ гэж инээмсэглэн хэлв. Ингээд Элиса хаан түүний ах нар баяр хөөртэйгээр ордондоо иргэн ирж хөлгүй их хорин найр хийжээ. За үлгэр маань ингээд дууслаа. Тэгээд үлгэр маань яа дуусчихэв? Ямар ч байсан Элиса маань гин буруугүй гэдгээ натлаад ад жаргалтай дууслаа тийм ээ. За энэ үлгэрээс бид нар юу ойлгож авах вэхээр хамгийн нэгдүгээр Элиса маань гараа өвдгөө цэврүүтүүлээд халгаа нэхэд ахыг ах нар нь хараад өрөвцөн ч гэсэн дүүгээ хичээнгүйлэн хийж байгаа учраас саад болсонгүй гэдэг хэсэг айгүй чухал байна. Өөрөөр хэлбэл бид нар хичээж байгаа хин нэгнээ чимээг өхөн яах нь дэмжих хэрэгтэй яах нь шүү дээ тийм ээ. Тэгэхээр яах нь тэр маань хайртай гэдгээ яаж гэнэ илэрхийлж байгаа илэрхийлэл болох нь. За нөгөө талаасаа бид нар Элисагаас ямар чанарыг нь суралцах вэ? Чи ямар чанарыг нь суралцмаар байна? Багш нь бол Элисагаас ийм мундаг төвчээртэй тууштай байгаа зангийн суралцмаар байна. Хэрвээ Элиса төвчээргүй байсан бол ах нараа аварч чадахгүй байсан. Бас тууштай биш байсан бол ах нар нь аль хэдийн яах байсан бэлээ? Өгчихсэн байх байлаа шүү дээ. Яагаад гэвэл би буруугүй гэж хэлэхэд л болох байсан тийм ээ. Тэгж хэлсэн бол шоронд орох байсан уу? Үгүй. Цаазын тавцан руу явах шаардлагагүйсэн шүү дээ. Гэсэн чи Элиса ах нартай хайртай, ах нарыгаа яах нь хүн болох гээд тууштай загнаад тийм ээ. Өөрөө харанхуй хүүтийн шоронд хонсон ч гэсэн халгаагаараа цамцаа яасан бэлээ? Нэгсээр л байсан тийм ээ. Тийм учраас Элисагийн тэр их хайр, тэр их төвчээр, тэр их тууштай зангийн ачаар ах нар нь яасан байна? Хүн болоод бүгдөө хамтдаа ад жаргалтай амьдарсан байна тийм ээ. Тэгэхээр бид нарт хүнд ямар чанар айгүй чухал ах нь өгтөд дээ. Элисаг аваад үзэх юм бол бид нарт төвчээртэй, тууштай чанар.
За тэгвэл төвчээртэй тууштай чанар гэдэг маань юу юм болоо? Өнөөдөр хийх ёстой юм а маргааш гэж хойш тавилгүй өнөөдөрт нь хийхийг л бид нар яах вэ? Төвчээртэй тууштай гэж хэлж болно. Яагаад гэвэл бид нар өдөрт нь хийхин тулд биднээс юу гарч ийнө? Төвчээр бас тууштай чанар гадаг байх нь штэ. Ингээд өнөөдрийн имийг өнөөдөрт нь, цагийн имийг цагт нь хийгээд байхад хизээ нэгэн цагт бид нар Элиса охин шиг төвчээртэй, тууштай, мундаг хүн болох нь штэ, тийм ээ? За, өнөөдрийн үлгэр таалагдсан уу хүүхдүүд ээ? Өнөөдрийн үлгэр дээр гарсан нэг зүйлийн талаар багш нь та нараас онцлог асууна. Тэгэхээр тэр зүйлийг та нар маань таах гээд бодоорой. За, өнөөдөр үлгэр дээр юу гарлаа? Бүгдээр нэг хэсэгхэн зур боддоо багш нь өнөөдрийн үлгэр дээр гарсан зүйлийн тухай онцлог та нараас асууна гэж штэ, тийм ээ? За, анхааралтай сонсоорой. Онцлог гэдэг маань юу вэ? Тухайн зүйлийн онцлог шинжийг нь харуулсан, ягт битүү утгаар хэлсэн та нараар таалах гэж байгаа зүйл маань, тийм ээ? Гар хэрвээ түүнд хөрвөл галдуулгүйч төлж орхидог. Тэр юу юм болоо? Мэдээж тэр бол юу вэ? Маш зөв. За, хариулт чинь зөв байна. Тэр бол юу илээ? Халгай. Тэдний үлгэрт гарсан зүйл маань халгай шүү дээ, тийм ээ? Элиса охины төвчээр тууштай занг салгасан зүйл бол халгай байсан, тийм ээ? Халгай гарт хүрэхээрээ төлдөг гэж. За, ингээд өнөөдрийн үлгэрээ энэ хүргээд өндөрлөө. Баяртай.